Сайн мэцхан мөгч байна. За бичлэгийг үзэж байгаа хүмүүст өглөө өдөр оройны мэнд хүргэе. Миний хувьд болохоор яг одоо өглөө эрт хийж байна. За тэгээд та бүхэн яаж ийн хичээлээ хэр ойлгогдож байна? За миний хувьд хичээлээ хэр ойлгомжтой зааж байна. Бас сэтгэл хэсэгт харамгүй бас ингээ комент фидбек бичээрэй. За миний хувьд нөгөө өөрөө ингээ ойлгоод идэг. За хүмүүстээс яг хэрхэн тэргээ тайлбарлаж заах вэ? Заахаар тал дээр бас хувьдаа их судалж сурч байгаа гэхүү. За жишээ нь дизайны тал дээр за vintage гэдэг ч юм уу. За нэг зүйлийг та хүн тайлбарлаж зааж өгөхдөө миний хувьд за өөрөө бол мэдж байгаа. Харин хүмүүс хаанаас нь юу гэж эхлэх вэ? Яаж тайлбарлаж заах вэ? За хүмүүс тэгвэл яаж заасан байна гэдэг тал дээр бас ингээд маш олон бичлэгийг хичээлийг үзэж байгаад за иймэрхүү аргаар заах юм бол болох юм шиг байна гэд та хүнд бас ингээд зааж өгч байгаа. За та бүхнээс мэдхийг хүсэж байгаа, асуухыг хүсэж байгаа зүйл байх юм бол за энэ харамгүйгээр комент хийгээд бичиж болно шүү дээ. Зүгээр санаа зовлохгүй. За миний хувьд одоохондоо нэг их дагагчтай бас болоогүй байгаа шүү дээ. Тийм учраас бас хүн болгоны комментэнд аль болохоор хариулах гэж хичээж байгаа. Тийм учраас яг энэ үед нь за энэ цөөхөлөө байгаа үед нь болохоор та хүн асуухыг хүссэн зүйл байвал асуух юм бол за миний хувьд тэр асуудлуудыг энэ болохоор бичлэгийнхаа төгсгөлд нь ч юм уу за бөөгнүүлж байгаа ч юм уу за ямар ч тач ингээд та хүний асуултанд хариулаад явах бүрэн боломжтой байгаа. Ямар ч тач 2500 болсон байна. Тэгээд ямар ч тач дэмжиж бичлэгийн лайк дарж өгөөд бас комент бичээд бас бусад хүмүүс шеэр хийж бас тарааж байгаа бүхэл хүмүүст маш их баярлалаа. За миний хувьд болохоор саб нэмэгдэж байгаагаар комент лайкс болоод бас их урамшаад бичлэгээ бас улам илүү чанартай хий, бас тогтмол оруулъя. Бас илүү энэ зүйлийг мэдчихээсэ гэсэн үднээс хувьдаа болохоор өөртөө челленж тавиад миний хувьд бас их ажилтай шүү дээ. YouTube хийнэ гэдэг чинь угаасаа миний ажил биш. За миний хувьд өглөө 9 цагаас оройны 9 цаг хүртэл өөр ажиллаа хийж байгаа. За барилгын салбарт ч гэсэн ажиллаж байна. Барилгын туслагаар гэсэн ажиллаж байна. За гэхдээ энэ бичлэгийг хизээ хийж байгаа өглөө эрт за өнөөдөр хэд миний хувьд за харах юм бол за цаган дээрээс харагдахгүй л байна л да. Гэхдээ ер нь бол өнөөдрийн хувьд гэх юм бол 5 цаг 58 минутанд сэрээд өглөө эрт босоод ямар тач библийг уншаад тунгаан бодсныхоо дараа за ер нь өнөөдөр яг маргааш нь ямар хичээл бичих вэ гэдгийг урьдчилаад нэг 7 өдрийн өмнө бодоод бэлтждэг л дээ. За өнөөдөр бас хичээлээ бас хэрхэн заах талаар бодоод хичээлээ бэлдэж байгаад тэгээ ажил дээрээ ирээд бас та хүнд бас ингээ хичээлээ бичээд хувьдаа ингээ челленж миний хувьд том челленж л дээ. Зүгээр нэг энгийн торох юмгүй ингээл хичээл бичээл камер тавиал гэрэл тавиал бүх юмаа тохируулаад хичээл хийж байгаа ингээд хичээл бичиж байгаа нь амархан одоохондоо надад бол амархан бол биш жоохон цаг шаардагдчих байгаа жоохон юм зөөвөрлөх тааруулах зүгээр камер асаагаа шууд бичихгүй шүү дээ. Тэгээ надад амар челленжтэй байгаа байхгүй юу. Тэгээ энэ хичээлүүд оруулж байгаа хүртэл би өөрөө нөгөө өдөр болгон нэг 2-3 цаг хичээл ингээ үздэг. За миний хувьд нөгөө 25-аас 35 насны хувьд ямар ч таж хүүхдлээ ингээ суралцъя гэсэн нэг тийм майндсеттэй байгаа учраас за ер нь өөрөө маш их сурж байгаа. За тэр сурсан зүйлээ өөртөө яаж авч үзэх вэ гэхээр хүнд заахал гин л дээ. За тийм учраас YouTube-д ингээ оруулж байгаа хичээлүүдийн хувьд миний хувьд ч гэсэн байнга суралцж байгаа хичээлүүд байгаа. За тэгээ хүмүүс ингээд за яаж заах уу гэж бодоод заах аргачлалыг юм заасан чинь надад тэр хичээлүүд илүү өмнө нь үтсэн бичлэг хичээлүүдээс илүү их үлдэж байгаа гэхүү. Тийм болохоор надад ч гэсэн үнэхээр үр дүнтэй сайхан байгаа. Тэгээ энэ хичээлийг ч гэсэн манай дүү маань бас ингээ 10 жилийн дүүнер маань их үзэж байгаа. За тэгээ ямар ч тач монгол хэл дээр хайлт илэрцгүй монгол хэл дээр сурах боломжгүй байгаа шүү дээ. Яагаад заавал одоо яг бүрэн англи хэл дээр ч юм уу солонгос хэл дээр хичээлийг ингэж хэлийг ойлгохгүйгээр ингэж ойлгох гэж орлох гэж монгол хэл дээр ингэ сайхан хичээлийг яагаад үзэж болохгүй гэж тэ. За миний хувьд солонгос хэл дээр ийм Premiere Pro, Adobe, Illustrator гэх бүгд одоо ингэ тус тустай заяа маш олон контент бүтээгч байдаг учраас бүгд тус тустай одоо Procreate гэдэг iPad-ийн зөвхөн зураг төрдөг аппликейшнийг нэг л заая гээл тусад нь гарцаа заяа Good Notes гэдэг аппликейшнийг л тусад нь заагаад явдаг. iPad л их дотроо баг 20-30-аад юм ютубертэй заяа дотроо өөр ингээ тайлбарлаа явцсан заяа. Нэг нь зурдаг, нэг нь Good Notes search гэдэг ч юм уу.
тэр хэмжээгээр Монголд яагаад ийм контент бүтээгч байж болохгүй гэж ямар ч тааш гэж бодоод хичээлээ бэлтгэн оруулж байгаа. За энэ сувд байгаа штэ гоё чимэглэлд ингээ хэрэгэлдэг үнэхээр гоё харагддаг. Тэр сувд хэрхэн үүсэх талаарх жишээ их гоё санагдлаа л да. Та бүхэндээ суулцъя гэх юм бол за энэ нөгөө нэг сувд яаж үүсдэг вэ гэхээр за гадны бит буюу одоо илзис жоон жижиг чулуу ч юм уу дунны ингээ дотгошоо ингээ орох үед болохоор өөрийгөө хамгаалах юм механизм юм байна л да. Тийм гадны бит дотгошоо ингээ орох үед нь өөрийгөө хамгаалаад ийм суудан бүрхүүл үүсгэх юм байна. За тэр үүсгэх болгонд сувд болохоор ер нь жоо нэлээ өвдөлттэй үүсгэх юм байна. За ер нь бол өөрийгөө гадны бидээс хамгаалах үед сувд ингээ бий болж идэг, илүү ингээ хатуу болж идэг юм байна л да. Ямар нэгэн юм амжилтанд ч юм уу хүрхийн тулд болохоор заавал тэр хүнээс хичээл зүтгэл, золиослол ямар ч өөрийнх нь цаг хугацаа ингээ тэр зүйл ингээ зарцуулагдчихэж ижил тэр хүмүүс одоо амжилтанд хүрч байгаа шүү дээ. Та бүхэн олимпийн тамирчид ч юм уу тэр одоо амжилтанд хүрсэн хүмүүсийн ярилцлагыг сайн сонсоод үзээрэй. Тэгэх юм бол заавал одоо өдөр тутмын бэлтгэл одоо хөлс тэгэл цаг хугацаа тэгэл бэртэл гэмтэл тэдгээр олон зүйлсийг давж гарсны дараа тэр амжилт гэдэг зүйлэн дээр хүрж байгаа. За энэ дуун ч гэсэн одоо өөрийгөө хамгаалах үйл явцыг ингэж биесээ механизмыг бий болгохын тулд маш их өвдөлтийг бий болгоод тэр нь болохоор нэг сувд гэдэг гоё чимэглэлийг бий болгож байгаа шүү дээ. Тэрэн шиг миний хувьд өөртөө ингээд челленж тавиад иймэрхүү бичлэгийг хийгээд ингэж байж л ингээд одоо сурж байгаа байхгүй юу. Тэгээ та бүхний үйл явц ямар хуу байгааг юм бас мэдэхгүй байна л да. Хэрвээ оюутан болоод өглөө одоо эхний хичээл 8 цагаас болвол тэгээ яг л өмнөх хэмнэлээрээ босоод хичээлдээ явдаг тийм биш. Өөрөөсөө ингээд челленж гэдэг чинь арай өөр шүү дээ. Өглөө эрт 6:30-аас босоод өглөөний цайгаа уучаад хичээл дээрээ эрт очиод номын сандаа нэг 30-аас 30 минут ч юм уу, нэг цаг ч юм уу ном уншдаг ч юм уу, өөрийгөө хөгжүүлдэг зүйлээ сурдаг ч юм уу. За тэгээд хичээлдээ энэ яг өөртөө тавьж байгаа яг челленж юм болов энгийн хэвийн амьдралаас илүү. За тэгж ижил энэ ингээд золиослол болчиход байгаа шүү дээ. Одоо жоохон өөрийгөө золиослоод босод оюутнуудаас жоохон илүү хичээх гээд байгаа шүү дээ. За тэгж ижил илүү амжилтанд хүрээд хүрэх юм болов гэж бодож байна. За ямар ч тач өнөөдөр болохоор ямар ч тач 2500-аа хүрсэн байна. За тэгээ та бүхэнд маш их баярлалаа. За миний энэ бичлэгийг угаасаа ийм контент хийхийг хүсэж байгаа тийм хүмүүс л орж ирж ирнэх ингээ үзэж байгаа. За тэгээд энэ бол Adobe программыг анхандаа миний хувьд тулгаагаар хэрэгэлдэг байлаа. Одоо төлбөртөөгийн хэрэглээ та хүнд зааж өгч байна. За ямар ч солонгосын тэр маш олон ютуберуудын одоо хүмүүст зааж өгöd байгаа. Бас өнгөө өгöd байгаа зүйлсийг би Монгол дээр ингээ буулгаад за Монгол хүмүүст одоо эндгээр зүйлсийг бас зааж өгөөд за тэр өнгөө зүйлсүүдийг ч гэсэн бэлтгэж хүргэе гэж бодож байгаа. За тэгээд тэрнийхээ төлөө ч гэсэн ингээ хичээж байгаа. За тэгээд энэ YouTube-ыг нээхдээ ямар ч тач Adobe программуудын 100 хичээлүүдийг ингээ заая. За дараа нь болохоор хичээлийг заасны дараа ном гаргая. За ном гаргасныхаа дараа ингээ сургалт хийя гэсэн тийм амбицтай байгаа. За ямар ч тач хичээлүүд маань ямар ч тач нэгээр ингээл нэмэгдээл явж байгаа. Ямар ч тач өөрийнхөө тавьсан зорилтынхоо дагуу за миний хувьд бас челленж тавиад ямар ч тач хичээлээ бичээд бэлдээд ямар ч тач та хүн тэгээ хүрэхийг хичээж байна. За ямар ч тач та хүн ч бас хичээлийг маань ингээ үзээд бас санал сэтгэлээ хуваалцаа сайн дэмжиж өгж байгаад их маш их баярлалаа. За та хүн ч гэсэн энэ хичээлүүд үнэхээр таалагдаад гоё байгаа бол одоо нэг юм ютуберүүд эдэн штэ хиндэ чаг ингээд харуулахгүйгээр хувьдаа ингээ үзээд суралцаад идэг тийм ютуберүүд амар гоё контент оруулдаг тэгсэн мэтлээ хүмүүс нэг юм шеэрлмэргүй ютуберүүд байдаг та. Яг тэрэн шиг ингээ хадгалахгүйгээр та бүхэн бас ойр дотны хүмүүстэй өөрийнхөө стори ч юм уу Facebook дээр ч юм уу яагаад пост болохгүй гэж ийм үнэгүй ийм гоё контент байна манайхаа суралцаараа гэдэг ч юм уу. За ямар ч тач тэгж бас гоё зарлаж шеэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээд саб дарахгүйгээр үзэж байгаа бас маш олон хүмүүс байгаа юм байлээ. За та бүхэн ч гэсэн саб дараад заавал бичлэгийн маань үзэж байгаасай гэж бас маш ихээр хүсэж байна. За тэгээд ямар ч тач 2500 болсон байна. За дахин та бүхэнд маш их баярлалаа.
За миний хувьд бас цаашдаа энэ жилийн хувьд болохоор маш олон бичлэг оруулах төлөвлөгөөтэй байна. За ямар ч тач чадхаараа Adobe програм за бас бродкасттэй холбогдлолтой хичээлүүдийг таахан хийгээд явъя. За Apple-ийн холбогдлолтой бичлэгүүдийг бас миний хувьд маш олон оруулах бодолтой байна. За одоохондоо яаж оруулах уу? Тусдаа Instagram нэгээд Reels-ээр явах уу? Эсвэл энэ YouTube дээр оруулах юм бол хоорондоо холигдоод яах юм бол гэдэг ч юм уу. Ямар ч тач яг одоохондоо уучраа олоогүй байна. Гэхдээ ямар ч тач санаа авах юм бичлэгүүд, хичээлүүд одоохондоо цуглуулсан байгаа мэдлэг гэх юм уу. Apple-ийн бүтээгдэхүүнтэй холбогдлоо зүйлсүүд маш их байгаа. Гэхдээ яаж хийх үү, хаана оруулах уу гэдэг жоохон тийм бодол байна. За та хүн ч гэсэн комент хэсэг дээр санал бодлоо хуваалцаасаа гэж хүсэж байна. За дараагийн хичээлүүд дээр болохоор за миний хувьд Premiere Pro дээр дууны хувьд одоо хэрхэн дууны төвшингийн талаар бас одоо дуу хэрхэн засварладаг, за background дуу хэрхэн хаанаас олох уу, хэрхэн байрлуулдаг уу, хэрхэн засварлах талаар бэлдэж байна. Дизайны хувьд бас фонтуудыг бэлдэж байна. Үнгүү годик фонтоос авахулаад за ямар фонтнууд байдгийг, за энэ үнгүү фонтнуудаас хамгийн Монголд хэрэгжилж болохоор фонтнууд ямар фонтнууд байгаа гэдэг ч юм уу, тийм хичээлүүдийг бэлдэж байна. За тэгээд ямар тач удахгүй гоё контентээр ирэх болно. За бичлэгийг маань дуустал үтсэнд маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэг дээр ямар тач өөрийнхөө хэрхэн хичээлээ бэлтгэж байгаа бас иймэрхүү зүгээр ингээ яриа бичлэг хийчлээ. За тэгээ дараагийн бичлэгүүдээрээ бас гоё хичээлүүд, контентнүүдээрээ уулзцгаая. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Аньян.